1900 сумын ерөнхий олон улсын сургууль нь анх 1938 онд гэр сургууль хэлбэртэй байгуулагдаж байсан бол өдгөө 79 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургууль дээр олон нийтийн оролцоо сургууль төсөл хөтөлбөр хэрэгжиж, төслийн талаарх мэдээллийг 170 сурагч 142 эцэг их төрийн бус байгууллагын 30 гаруй ажилтнуудад сургалт хэлбэрээр өгч. Мөн төслийн хүрээнд суралцсан сурталчлалын аяныг явуулж, сум дундын эмнэлэг, соёлын төв, сумын иргэдийн хурал, өв аюулч компанитай түншлэлийн гэрээг байгуулан ажиллаж байна. Манай сургууль дээр олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр төслүүдийн нэг нь энэ олон нийтийн оролцоот сургууль дэд төсөл юм. Энэ төслийн хүрээнд 9-р ангийн 2 бүлгийн 43 эцэг эхчүүдийн оролцоог бодитоогоор нэмэгдүүлж олон нийтийн оролцоо жишг анги бүлгийг бий болгон тэдний оролцоотойгоор нийт эцэг эхчүүдэд мэдээлэл авах, солилцох, сургуулийн үйл ажиллагаанд хяналт тавих, сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүтээлч манлайлал 9 итгэлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдснээр хүүхдүүдэд ямар өөрчлөлт гарч байгаа вэ гэхээр манай ангийн хүүхдүүд гэхэд бол ерөнхийдөө эцэг эхчүүдний хараа хяналт муу яснаас ерөнхийдөө гэрийн даалгавар хийхгүй хичээлийн сурлагын хувь жоохон муудаад байсан боловч эцэг эхчүүд оролцоод ингээ хүүхдүүдэд дэмжиж туслаад сургуулийн үйл ажиллагаанд оролцоод ирснээр хүүхдүүдэд тавих хараа хяналт нэмэгдснээр хүүхдүүд гэрийн даалгавраа хийж байна. Тэгээ хичээлийн сурлагад бол нэлээд их амжилт гарсан байгаа. За тэгээ тэр нь юу вэ гэхээр манайх Шимээ анги бол одоо Масын олимпиадад бүсээсээ шалгарсан. За тэгээ одоо 3 дугаар шатантаа бол бэлтэж байгаа. Төсөл хэрэгжихээс өмнө маань би одоо эцэгхийн хурал ямар нэгэн одоо эцэгхийн оролцоотой зүйлийг одоо хийхэд бол маш их хүндрэлтэй байдаг байсан. Ерөнхийдөө бол төв дээр байдаг хэдэн эцэгчүүд гарын 13-нд багтгал эцэгчүүд ирдэг байсан бол одоо ерөнхийдөө бол эцэгчүүд маань энэ олон нийтийн оролцоод сургууль гэсэн төсөл хэрэгцснээрээ бол эцэгчүүдийн оролцоо бол эрс сайжирч одоо бүр 80% цугладаг болсон. Манай ангийн одоо бас хичээл таслалт бас нэлээд өндөр. За тэр маань эрс багассан, хүүхдүүдийн маань сурлах хүмүүжилт бол нэлээд их ахиц гарч байгаа. Сургалтанд хамрагдсан 336 хүнээс тулгамдж буй асуудлын талаар санал асуулга авахд бүгд эцэгхийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Тэр дундаа 9-р ангийг онцлог авч төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэхээр болсон байна. Учир нь 9-р анги бол дундангай амжилттай дүргээд ахлах анги руу шилжих хамгийн чухал үе юм. Энэ үед эцэгхийн оролцоо тусламж дэмжлэг хамгийн сайн байх ёстой. Сурагчид эртнээс мэргэжлийн сонгочих юм бол ямар хичээлийг илүү хичээж судалгаа мэдэж болно. Тиймээс багш эцэг их сурагчид хамтарч мэргэжлийг хэрхэн сонгоход чиглэгдсэн мэдээж цуглуулан ажиллаж байна. 9-р ангийн 43 эцэг эхчүүд 9-р ангийнхаа сурагчдыг сонгон ажиллаж байгаа. За энэ хүрээндээ болохоор манай эцэгхийн төлөөлөлд энэ одоо төслийн хүрээндээ болохоор бид нар одоо 4 эцэг эхчүүдээс 4 багийг одоо сонгон ажилласнараа одоо эцэг эхчүүд маань одоо айгүй их тийм оролцоотой, эерэг хандлагатай зөвхөн одоо энэ 9-р ангийн сурагчид эцэг эхчүүд өнөөдрийн хувьд одоо бид нар сонгон ажиллаж байгаа боловч цаашид бид нар одоо 6-аас 12 дугаар ангийн одоо сурагчид эцэг эхчүүдэд энэ одоо төслийнхаа үйл ажиллагаа, зорилтыг одоо цаашид түгээн дэлгэрүүлж одоо хамтарч ажиллах талаараа бас одоо энэ ажлыг бас үргэлжлүүлэн зохион байгуулахаар бас эцэг эхчүүдийн талаас багш манай одоо энэ төслийг хэрэгжүүлж байгаа манай сургууль дээр ажиллаж байгаа багийн хувьд бол тэгж ярилцаж төлөвлөж байгаа. Ганцхан манай анги гэлтгөө бусад ангийн хүрээнд эерэг үр дүн юу вэ гэвэл бусад ангийн хүүхдүүд маань даалгавраа хийдэг хүүхдүүд даалгавраа хийдэг мөн хийдэг болсон. Тэгээ би нэгээ илүү ойлгож мөн тэгээд хичээл сурлагандаа бас өндөр амжилт гаргаж байгаа. Үнээрээ оноос эерэг үр дүн ихнээс үзүүлж явж байна. Өмнөх жилүүд болохоор ангийн хурал мурал хийх одоо нөгөө төв дээр алсагцсан хөдөөгийн хөвч төвийн эцэг эхчүүд 2-3 эцэг эхчүүд ирдэг байсан байгаа. Тэгээд энэ хэрэгцснээр болохоор хүмүүс ирээд тэгээд хүүхдүүдийнхээ хичээлийн ард зугаа ямар хичээлдээ мууг нь мэдээд муу хичээлээ дээр багштай нь уулзаад тэр хүүхдээ айгүй хаач холбогдлоо очиж байгаа. Олон нийтийн оролцоод сургууль төслийг эхний ээлжинд 9-р анги, дараагийн удаа 6-аас 9-р анги гэх мэтчлэн шатраатаагаар сургуулийн бүх сурагчдыг хамруулах төлөвлөгөөтэй байна. Төсөл хөтөлбөр хэрэгжижснээр сурагчдын сурлаг, нийгмийн идэвх сайжирсан, эцэг эхчүүд сургуулийн орчинд ажилласнаар сургуулийн өнгө үзмжийг сайжруулахад анхаардаг болсон. Мөн бодлого төлөвлөлтөнд тусах саналаа сургуулийн удирдлагуудад хүргүүлдэг болсон. Төрийн болон төрийн бус байгууллагуудтай харилцан хамтарч ажиллаж байгаа гэд олон сайхан үр дүнг энд дурдж болно.